За нийт тээврийн бодлогын газар болон тээврийн цагдаагийн алба хамтарсан мянган жил очиж сургалтыг зохион байгуулж ажиллаж байгаа юм шиг байгаа. За мэдээж нийтийн тээврийн бодлогын газрын зүгээс маань ер нь бол стандартын дагуу жолооч нар ямар үүрэгтэй байдгийг нөгөө талаасаа бас иргэд зорчигч нар маань бас үүрэг байгаа. Эрхээ мэдж байгаа бас үүргээ бас мэдэх ёстой. Жолооч нар маань одоо замын хөдөлгөөнд хэрхээ оролцох, замын хөдөлгөөний дүрм зөрчихгүй байх. За цаашдаа зам тээврийн бас хэрэгт одоо холбогдохгүй байх талаар зорчигч нар мөн адил нийтийн тээврээрээс очиж явах тохиолдолтой эртэх гэмтэх асуудал байдаг. За энэ чиглэлээр сургалтыг бол одоо үе шаттай зохион байгуулж ажиллаж байна. Би нийтийн тээврийн үйлчлэгэнд 14 гаруй жил явж байна цэвэр. Нийтийн тээврийн бодлогын газраас зохион байгуулж байгаа сургалтын талаар жолооч нарт зам тээврийн осол зөрчил, жолоочийн эрх үүрэг, зорчигчийн эрх үүрэг ер нь бол эрсдэлтэй олон асуудлууд байгаа шүү дээ. Энэ тал дээр аягүй их сургалтаа явуулдаг. Манай үйлчлэгэнд явж байгаа чиглэлүүд маань бас эцсийн цэгүүд, эрэлтийн цэгүүд, хөдөлгөөний аюулгүй нийсч нийцгүй гэдэг асуудлаар бас ингээд харилцсан замын цагдаагийн байгууллагатай ингээд ярилцаад ингээд хүндрэлтэй асуудлуудаа бас ингээд хилээд явж байна. Замын хөдөлгөөний дүрм зөрчихгүй байх нь өөрөө зам тээврийн осол болох шалтгаан нөхцөлийг бууруулж байгаа. Тэр болгон удирдлагуудаас тодорхой хэмжээний авах ёстой мэдээлэл авдаг учраас сургалтын дээр бүх юмудаа мэдж авдаг да ер нь л тийм.